За энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдлэгт тусал нэмэр болох үүднээс та бүхэндээ өөрийнхөө уншсан, сонссон, харсан, мэдсэн, хэрэгжүүлсэн зүйлээсээ хүргэдэг. За өнөөдөр та бүхэнд витамин, амин тэжээл, ашиг тосын талаар хүргэх гэж байгаа. За өнөөдөр танд гинка билаба гэж юу вэ? Гинка билаба хэрхэн уух, юунд тустай, биед ямар өөрчлөлт өгдөг талаар та бүхэндээ хүргэх гэж байна. За гинка билабын үндсэн үйлчилгээ нь өвчин намдаах, өрсөлийн эсрэг, бактери эсэргүүцэх, цус булганлын эсрэг, холестерин багасгах, даралт бууруулах, антиоксидант, тромбо үүсгэхийн эсрэг, зүргээгийн эсрэг, ханиалга намдаах, буран хөдлөх, чихрийн шичин өвчний эсрэг үйлчилгээтэй. Мөн хялгсан сүнснийг хамгаалж, уурга тархины цусны эргэлтийг сайжруулж, тархины цусны судсыг дэлж, цахын цусан эргэлтийг гэрчимжүүлж, ойл санамжийг нэмэгдүүлэн, сонсголыг нэмэгдүүлэн, допамин, эпинефрин, норопинефрины хэмжээнүүдийг нэмэгдүүлэн, зүрхний судасны атеросклерозоос сэргийлдэг юм байна. Гинка билабаг дараах тохиолдолд хэрэглэдэг юм байна. За ойл санамжаа алдаах, мартаж санах, толгой эргэх, чих шуугих, чихний хөвчлүүд, сонсгол муудах, тархины гэмтлүүд, депресс, толгой өвдөх, мигрен, хараа муудах, глукома, тархины цусан хангамжийн дотлоод, склероз, Паркинсоны өвчин, даралт ихсэх, зүрх судасны өвчлөлт, стенокард, атеросклерозоос цусны эргэлтийн эмгэг, үе бүжний цусан хангамжийн эмгэг, тромболитит, варикоз, хөлдөлт, бөөрийн эмгэг, бэлгийн сулрал, сүрье, экем, бактера, цусны эргэлт, алдагдaltaй холбоотой өвчлөлтийг эмчилгээд тусалдаг юм байна. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр инфаркт болон инсульт үүсэх магадлал багасж, инсултийн сөрөг үлдэгдлийг арилгаж, хараа сайжирч, даралт хэвийн хэмжээнд очиж, тархины хөгшрөлт багасж, хавдрын өвчлүүд үүсэх магадлал буурд юм байна. За гинка билаба хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, ойр тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Сургуулийн насны хүүхдүүд гинка билабыг хэрэглэснээр хичээлдээ идэвхтэй болж сургалтанд сайжирдаг юм байна. Гинка билаба нь хүүхдийн эмгэг болон нас агсан хүмүүсийн Альцгеймерийн өвчнүүд, оюуны үйл ажиллагаа болон ой ухаан, самууралд эмчилгээд тогтвортой сайжралтыг өгч, өдлөх явцыг удаашруулна. Гинка билаба хэмээх биологийн идэвхтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шинэлэг тал нь тус гинка билаба шахмал хэлбэрээр байдаг туршид юм байна. Энэхүү шахмал нь хүний ходоодонд орж маш удаанаар шингэн, биологийн идэвхтэй нэгдлүүд нь хоногийн турш байнга ялгарч байх тусгай бүрхүүлтэй байдаг. Ийхүү цуснд гинка биологийн идэвхтэй нэмэгдлүүдийг байнгын концентрацийг бий болгодог юм байна. Тийм учраас гинка билабыг бид нэр ууснаар маш олон өвчлөлтөөс үүсэлтэй зүйлүүдийг намдаах зорилготой байд юм байна. За тархины үйл ажиллагаа болон ойл санамж алдаахтай зүрх судасны өвчтөл, стенокард, за тэгээд даралт ихсэх, Паркинсоны өвчин, тархины цусан хангамжийн дутлууд, за бөөрийн эмгэг, цусны эргэлт алдагдaltaй холбоотой өвчлөлтүүдийг бас эмчилж өгдөгөөрөө давуу талтай байд юм байна. Гэт та бүхэндээ жоохон ч гэсэн мэдлэгттэй тусал нэмэр болсон болов уу гэж бодож байна. Өнөөдөр та бүхэндээ гинка билаб танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд танд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдлэгт тусал нэмэр болох үүднээс та бүхэндээ өөрийнхөө уншсан, сонссон, харсан, мэдсэн, хэрэгжүүлсэн зүйлээсээ хүргэдэг. За өнөөдөр та бүхэнд витамин, амин тэжээл, ашиг тосын талаар хүргэх гэж байгаа. За өнөөдөр танд гинка билаба гэж юу вэ? Гинка билабаг хэрхэн уух, юунд тустай, биед ямар өөрчлөлт өгдөг талаар та бүхэндээ хүргэх гэж байна. За гинка билабын үндсэн үйлчилгээ нь өвчин намдаах, өрсөлийн эсрэг, бактери эсэргүүцэх, цус булганлын эсрэг, холестерин багасгах, даралт бууруулах, антиоксидант, тромбо үүсгэхийн эсрэг, зүргээгийн эсрэг, ханиалга намдаах, буран хөдлөх, чихрийн шичин өвчний эсрэг үйлчилгээтэй. Мөн хялгсан сүнснийг хамгаалж,
уурга тархины цусны эргэлтийг сайжруулж, тархины цусны судсыг дэлж, цахын цусан эргэлтийг гэрчимжүүлж, ойл санамжийг нэмэгдүүлэн, сонсголыг нэмэгдүүлнэ, допамин, эпинефрин, норопинефрины хэмжээнүүдийг нэмэгдүүлэн зүрхний судасны атеросклерозоос сэргийлдэг юм байна. Гинка билабаг дараах тохиолдолд хэрэгэлдэг юм байна. За ойл санамжаа алдаах, мартаж санах, толгой эргэх, чих шуугих, чихний өвчлүүд, сонсгол муудах, тархины гэмтлүүд, депресс, толгой өвдөх, мигрен, хараа муудах, глаукома, тархины цусан хангамжийн дотлоод, склероз, Паркинсоны өвчин, даралт ихсэх, зүрх судасны өвчлөлт, стенокард, атеросклерозоос, цусны эргэлтийн эмгэг, үе мөчний цусан хангамжийн эмгэг, тромболитид, варикоз, хөлдөлт, бөөрийн эмгэг, бэлгийн сулрал, сүрье, экем, бактера, цусны эргэлт, алдагдaltaй холбоотой өвчлөлтийг эмчилгээд тусалдаг юм байна. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр инфаркт болон инсульт үүсэх магадлал багасж, инсултийн сөрөг үлдэгдлийг арилгаж, хараа сайжирч, даралт хэвийн хэмжээнд очиж, тархины хөгшрөлт багасж, хавдрын өвчлүүд үүсэх магадлал буурдаг юм байна. За гинка билаба хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Сургуулийн насны хүүхдүүд гинка билабыг хэрэглэснээр хичээлдээ идэвхтэй болж сургалт нь сайжирдаг юм байна. Гинка билаба нь хүүхдийн эмгэг болон нас ахисан хүмүүсийн Альцгеймерийн өвчнүүд, оюуны үйл ажиллагаа болон ой ухаан, самууралд эмчилгээд тогтвортой сайжралтыг өгч, өдлөх явцыг удаашруулна. Гинка билаба хэмээх биологийн идэвхтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шинэлэг тал нь тус гинка билаба шахмал хэлбэрээр байдаг оршдог юм байна. Энэхүү шахмал нь хүний ходоодонд орж маш удаанаар шингэн, биологийн идэвхтэй нэгдлүүд нь хоногийн турш байнга ялгарч байх тусгай бүрхүүлтэй байдаг. Ийхүү цуснд гинка биологийн идэвхтэй нэмэгдлүүдийг байнгын концентрацийг бий болгодог юм байна. Тийм учраас гинка билабыг бид нэр ууснаар маш олон өвчлөлтөөс үүсэлтэй зүйлүүдийг нандах зорилготой гэдэг юм байна. За тархины үйл ажиллагаа болон ой санамж алдаах, зүрх судасны өвчлөлт, стенокард, за тэгээд даралт ихсэх, Паркинсоны өвчин, тархины цусан хангамжийн дутлууд, за бөөрийн эмгэг, цусны эргэлт алдагдaltaй холбоотой өвчлөлтүүдийг эмчилж өгдөгөөрөө давуу талтай байдığım байна. Гэт та бүхэндээ жоохон ч гэсэн мэдлэгтэй тусал нэмэр болсон болов уу гэж бодож байна. Өнөөдөр та бүхэндээ гинка билаб танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд танд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.